нөгөө бизнес ерөнхий боловсролын сургуулийн 12 ангийн сурагчдаас ер нь бол нийлж орж байгаа. За манай багийн ахлагч Даваа Жаргал, Орхон Баатар намайг сууд гэдэг. Тэгээд тэнд сууж байгаа хэд болгон танил. Бид нар бол одоо тасалгааны агаар цэвэршүүлэгч одоо хийсэн байгаа. Манайх болохоор агаар цэвэршүүлэгч хийсэн байгаа. Тэгээд материалын хувьд гэвэл одоо ерөнхий том 3 хэрэгсэл болохоор нэг нь агаарыг сордог сенс, нэг нь болохоор агаарыг шүүдэг фильтр, гурав дахь нь болохоор одоо энэ хоёрыг байршуулах одоо гэр хайрцаг байх болно. Ер нь яагаад ийм бүтээл хийсэн бэ гэсэн шалтгаанаа эхлээд нэг яриад явна гэвэл эхлээд ийм science fair гэсэн үйл ажиллагаа болно гэдгийг сонсоод одоо манай багийн зүгээс бол нэг тийм нийгэмд хувь нэмэр болох боломжтой тийм хүний ахуйд хэрэгтэй зүйл хийхийг хүссэн. Тэгэд одоо манай Монгол улсын хувьд тэр тусмаа нийслэл Улаанбаатарын хувьд тулгамж байгаа асуудал юу вэ гэж бодож үзэхэд одоо үйлчлж өгч байгаа ер нь өвлийн улирлын агаарын бохирдол ихэр тийм аюултай хэмжээнд байна гэд харсан. Тэгээд одоо агаарын бохирдлыг яаж шийдэх вэ гэсэн зүйлүүд болохоор одоо машины утааг багасгах, тэгээд нүүр түлхээ болох гэх мэт одоо хувь хүний зүгээс бол хэцүүдэлтэй дан тийм улс төр нийгэмтэй холбоотой байсан тул ингээд яаж тэгвэл тэр хохирлыг нь баг хувь хүний зүгээс юу хийж болохоор байна гэж бодож үзэхэд ингээд ер нь агаар чившүүлэгчийг одоо өөрсдөө хийгээд тэрийгээ тийм Монгол гэрийн орчинд ч юм уу тавиад тэгээд ядаж гэр дотор тийм эрүүл агаараар амьсгалж ивэл ямар вэ гэж бодсон. Тэгээд шаардлагуудын үүдэн зорилт болохоор одоо баг өртөгтэй тэгээд гэр ахуйд тийм хийж болох материалуудаар аль болох баг зардал гаргаж хийхийг хичээсэн. Тэгээд ерөнхий механизм болохоор амархан. Эхлээд нэг хайрцаг манайх болохоор ингээд аль болох мөнгө баг өрхийг хичээсэн л ингээд гэрчсэн гутлын хайрцгийг ингээд хайчилж агаад тэгээд таглаад нь болохоор ингэж зүсж агаад ингээд фильтр наасна. Нөгөө талд нь болохоор зүсж байгаа ийм одоо агаар сордог сенс. Тэгэд энийг болохоор аржитхэн залгаад тэгэд сенсийг ажилуулвал энэ сенс маань болохоор өрөөний орчинд байгаа агаарыг өөртөө сорно. Тэгэд энэ сорж энэ дотор одоо хайрцаг дотор цугларсан агаарууд болохоор гарахтаа энэ фильтрийг дамжиж одоо шүүгдэж гарна гэсэн механизм бол амархан. Бэрхшээлүүд гэвэл одоо эхний манай бүтээл болохоор энэ байгаа. Тэгээ энийг хийхэд одоо фильтрийн шууд наасан тэгээд хайрцаг нь бас юм одоо үзэмж муутай юу гэх юм. Тэгээд энэ сенсийг болохоор бас одоо бид нэр биеэр нэг хямдхан сенс хайж хайсан болохоор аржитик уртсагч нь юм багтай гэх мэт асуудал гарсан. Тэгээ энийг сайжруулад одоо хоёр дахь нь болохоор сенс авахтаа нэмээд ийм утас тэгээд ийм унтраалга тэгээд гутлын хайрцгаа бас ингэж одоо илүү цаасны утгаар хайрчлаад тэгээд энийг ингэж авах боломжтой. Тэгээд энүүдад болохоор фильтрээ шууд наахгүйгээр ийм тогтоогч байршуулад хизээч ийм фильтрээ тагийг онгоолж салж болохоор хоёр тоо тэгээд энийг болохоор ер нь хийж явцсан даа. Энийг болохоор одоо 100 айлаар одоо барилгын материал зардаг дэлгүүрүүдээс сенс болон ийм утас тэгээд ийм залгуур унтраалга гэх мэтийг олсон. Фильтрийн болохоор одоо ердийн нөхцөлд энгийн одоо зардаг агаар чившүүлэгч бол одоо үн төлбөр өндөртэй баг хамгийн хямдхан нь 500,000-аас байдаг. Тэгээ ягаад тийм үнэтэй вэ гэхээр тэр агаар чившүүлэгч болохоор ингээ фильтр нь HEPA фильтр гээд одоо маш жижиг тийм тоосонцор хийх хүртэл шүүх чадвартай. Тэгээд бас одоо сенсор мэдрэгч гэх мэт үнэтэй зардал. Манайх болохоор одоо нарийн жижиг тоосонцор буюу одоо утааны агаар дах тийм хамгийн гол асуудал болж байгаа PM2.5, PM10 гэх мэт одоо тийм хэмжээрүүдийг голчлон шүүх зорилготой фильтрийг одоо машины кабины фильтр одоо ашиглаж олсон. Гэхдээ нөгөө моторны фильтрийн хувьд болохоор ахуйн тийм тасалгааны агаарыг шүүх боломжгүй. Яг л гэхэлэр нөгөө нэг моторт одоо бохир орохыг сэргийлж байгаа фильтр болохоор зөвхөн тийм том хэмжээний шороо тоос шүүдэг. Тэгээд одоо хүний эрүүл мэндэд нөлөө болох үед тийм аюулт жижиг нөлөөд болохоор одоо нүдэнд бараг харагдахгүй ч жижиг байдаг. Тэрний хувьд болохоор моторын фильтр биш зөвхөн машины одоо дотоод орчны кабины тийм фильтр олж авсан. За энэ болохоор ажиллуулж ашиглаж үзсэн фильтр маань байгаа. Тэгэд аржитикийн сенсээ залгаад тэгэд сенсийн унтраалгаар ингээд асаавал сенс одоо орчин нөхцлөөс агаарыг сороод
Тэгэд гарахтаа болохоор битүүгийн хоёр цэгийн дотроос энийг дамжуулж гарч байгаа. Тэгэд чадлын хувьд болохоор 13 ватттай, 12 ватттай сенс. Тэгэд энерги зардлын хувьд бол нэг их хэмжээний биш. Тэгэд энэ болохоор одоо ашиглаагүй фильтр болохоор энэ байгаа манай одоо сайжруулж яваа загвар. Тэгэд энэ дээр бол энэнийг болохоор одоо 12 цаг ажиллуулж үтсэн. Тэгэд фильтрийн өнгийн зөрүүг нь анзаарахаар энэ нь харьцангуй тийм харагдаж байгааг анзаарах бах. Тэгээ энэ хэд одоо шүүгдээд бохирууд нь шүүгдсэн гэдгийг илтгэх нэг тийм баримт хийж хэлж болно. Өөрөөр бас одоо яг энийг яаж ажиллаж ийнэ гэж тийм баталгаажуулахын хувьд болохоор эхлээд одоо хамгийн анх фильтр аваад тэрнийхээ жингийг хэмжиж утсан. Тэгээ одоо энийг 12 цаг ажилласан байгаа. Магадгүй энэ фильтрийг салгаж аваад дахиад энэний жингийг үзвэл одоо үйл ялэг хэмжээгээр грамм нэгсэн бол одоо тийм хэмжээний тоосон зэр шороо сүүсэн байна гэж батлах боломжтой болно. Тэгээд ажиллаж байгаа гэдгийг батсан бол энэ дээр болохоор тэгээд одоо цааш ашиглах боломжтой фильтр байна. Энэ дээр болохоор шууд бэлэн сенс авсан болохоор ингээд богино залгууртай байсан. Хоёр дахь удаа дээр болохоор сенс хайхтаа одоо богино залгууртай ч гэсэн тэрнийг ингэж уртсгах ч бас нэмж аваад тэгээд давхар унтраалга нэмж аваад тэгээд энэ одоо хушууны юм бас аваад тэгээд одоо илүү тийм ойрхон амархан ашиглах боломжтой. Ингэж асж байгаа. Нөгөө талаас нь харуул. Энийг болохоор ашиглаагүй байгаа. Энийний зорилго нь болохоор яг одоо зүгээр л ийм хялбар механизмын хувьд тэр шүүлт нь үнэхээр шүүж чадж гэнэ гэдгийг батлах зориултаа ихний байдлаар хийсэн бол энэ л хороо тэхгүйгээр одоо шууд ашиглах бэлэн байдлаар тийм бэлдэж байгаа. Бид дөрөв бага бүрдүүлээд тэгээд сургуулийнхаа физикийн багштай хамтарч бүтээлээ хийсэн. Тэгээд анх санаагаа бол бага нийтээрээ ярилцаад хоорондоосоо гаргаж ирсэн. Яг ирээдүйд одоо нэг Монгол толгомжтой асуудал гэх маягаар ч юм уу. Тэгээд хэрхэн бас нэг баг төсвөр хүн болгон хийх боломжтой. Эхнийх дээр хийхэд бол фильтр нь заваарах гэсэн асуудал тулгарсан. Хэрвээ заваарвал яг яаж авах юм бэ гэд нэг шууд наацсан болохоор яг бас тийм хуулаад авах боломжгүй. Энэ дээр болохоор яг фильтр дээр ингэж гаргах боломжтой суурь нааж өгсөн байгаа. Фильтр ингээ гаргаад явах боломжтой, солих боломжтой гэсэн үг. Ер нь бол нэг машины фильтр учраас 3000-аас 5000 км илүү яваад солих боломжтой гэж заасан байсан. Тэгэхээр ер нь бол нэг сараас 2 сарын хугацаанд бол гайгуулах гэж бодож байгаа. Тийм бас орчны бохирдлоос. Тийм орчны бохирдол нэг бас улирлаасаа хамаарат ч юм уу тийм бас байх боломжтой. Нэг айхтар дуршилт нэг сайн хийгээг болохоор яг энэ бол 12 цаг байсан. Гэтэ нүдэнд үдгцгээж тоос шороог бол сорсон үнэн. Тэгээ фильтрнээс бол үйл ялэг эвгүй үнэр бол гарч ирсэн яг тийм бохирдлын. Тийм тэрэн дээр бол яг ажиллаж байна гэдэгт бид итгэж байгаа. Багш манай нэг технологийн багш бас бид нартай ингээд санаагаа хаалцахтаа эн чинь ангитай тавьчих болоос их зүгээр юм биш үү? Ер нь бол та нар болж байна гэж дэмжсэн. Энэ яг багаараа бол яг энэ жил анх удаа яаж оролцож байгаа. Өмнө нь бол яг энэ Science Fair-т орж байхдаа бол өөр хүмүүстэй орж байсан. Одоо энэ бүтээлийг маань хийхэд бол хамгийн их туссан болсон нь бол ер нь бол манай сургуулийн багш нар болон өөр эцэг эхчүүд маань их тусалсан. Өөр олон санаа хийж энийг чи ингээд одоо солиход аваад ингээд солиод байх бол илүү амархнаар ийм байвал зүгээр гээд тэгээд синсээ илүү утсын илүү урт холоос унтраалга асаалга унтрааж асаадаг бай халгаа гээд тэгээд дотор нь илүү ийм модны үрдс хийгээд өгвөл байгалийн юм шиг энэ тэгээд гадна талын модны өнгөөр ингээд бүрээд өгвөл илүү тав тухтай байлгая гэж багш нар маань ерөөдөө зөвлөсөн. Судалгааг бол манай энэ багийн ахлагч энэ даваа жаргал хийсэн байгаа. Энэ бүтээлээ бол Орхонбаатар бид хоёр ингээд гадна талын бүрх болон энэ тагийг нь бол ингэж хийж энэ нүхийг ингэж одоо тойруулж цоолж хийсэн байгаа. Одоо тэгээд яг ийм бас бусад зүйл дээр болохоор энэ манай багийн сод сувд мэдээлэл цуглуулж эднэрийг нь бас
Манайх нөгөө нэг эхлээд ийм зүгээр агаар цороод тэрийг гаргахтаа фильтрээр шүүе гэсэн одоо гаргахтаа фильтрээр шүүж гаргая гэсэн санаагаа яг тийм үнэхээр болдог санаа байна уу гэдгийг бас нэг тийм баталгаажуулах зорилгоор одоо МОС-ийн нэг физикийн дэд профессор багш одоо Төв Жаргал гээд багш байгаа нөгөө яг тийм Монголын агаарын бохирдол дээр судалгаа хийжсэн хүн болохоор одоо тэр багштай холбогдоод одоо тийм санаа авч ирсэн яг тийм тэгээд тэр багш болохоор та нарын санаа зүг байна. Гэхдээ яг тэр одоо туршилтаа тийм баталгаатай үр дүнтэй болгохын тулд одоо фильтрийн анхны зингийн одоо хэмжиж туслаад одоо мянганы наривчлалтай хүртэл грамм хэмждэг тийм одоо жинлүүр ашиглуулж тусалж ирсэн. Тэгээд хэдүүлээ одоо багаараа нөмөөс дээр очиж ер нь агаарын бохирдол тэрний чанарыг шалгадаг багцшууд ямар юм байдیں۔ Тэгээд МОС-ийн судалгааны баг өөр одоо ямар багжуудаар судалгаа хийдгийг гэх мэт биеэр бас айлчилж тийм судалгаа хийдэг хүмүүсийг үзсэн болохоор одоо тэрний дараа ингээ хийхэд одоо мотивацтай бас тийм санагдсан. Эрүүл агаар эрүүл хүн